Прокурорын байгууллага тодорхой төрлийн гэмт хэргийн гаралт шийдвэрлэлтийг тогтмол судалж, гэмт хэрэгээс зуршлан сэргийлэх чиглэлд анхаарал хандуулан ажилладаг. 2025 оны 12 дугаар сарын байдлаар нийслэлийн прокурорын газраас хар тамхи мансууруулах бодис хууль бусаар ашиглах гэмт хэрэгүүлсэн 297 хүнд яллах дүгнэлтүүлдэж шүүхэд шилжүүлсэн нь өмнөх жилээс 42% өсжээ. Эрүүгийн хэрэг үлдэж яллагдагчаар татсан хүмүүсийн 69.5% нь 18-аас 30 насныхан байна. Нийслэлийн прокурорын газар нь нийслэлийн нутаг дэвсгэрийн хэмжээнд үйлдэгдэж буй эрүүг хуулийн тусгай ангид заасан 4 төрлийн мансууруулах эмс сэтгцнүүдэд бодистой холбоотой гэмт хэрэгт дагнан хяналт тавин ажиллаж байна. За 2025 оны 12 дугаар сарын байдлаар 177 эргийн 224 яллагдагчд холбогдох хэрэгт яллах дүгнэлтүүлэлт нь хэргийг шүүх шилжүүлэн ажилласан байна. Шүүхээс оногдуулж буй эрүүгийн хариуцлагыг авч үзвэл 151 яллагдагчд хорих ял оногдуулсан буюу 67.3% хамаарах яллагдагчд хорих ял оногдуулан шийдвэрлсэн байна. Прокурорудаас тус төрлийн гэмт хэрэгт за төрийн нэрийн өмнөөс ялах чүүргийг хэрэгжүүлэн оролцохдоо төлхөө за хорих ялын саналыг гарганы оролцдог байгаа. Яагаад гэхээр мансууруулах юм сэтгэс нөлөөд бодис хэрэглэх гэмт хэрэг нь өөрөө бусад гэмт хэрэгтэй харьцуулбал хор уршигл харьцангуй өндөр байдаг. Мансууруулах юм сэтгэс нөлөөд бодис хэрэглэснээр за хүний зам байдал за сэтгэгцэд бол одоо өөрчлөлт оруулж тархины үйл ажиллагааг идэвхжүүлдэг байгаа. За тархинд удаан хугацаагаар хадгалагдсанаар дондох эмгээг бол тухайн хүнд бол үүсгэдэг. Сүүлийн 3 жилд 22 шин төрлийн бодис болох шингэн төрлийн нийлэгжүүлсэн буюу химийн аргаар гаргаж авсан хар тамхи мансууруулах сэтгцэд нөлөөт бодисыг ашигласан эргүүдийг шүүхээр шийдвэрлүүлээд байна. Монгол Улсын засгийн газрын энэ оны 9-р тогтоолоор хар тамхитай тэмцэх газрыг алба болгож өргөжүүлэх шийдвэр гарсан. Үүний дагуу хууль зүйн тодорхойлын сайдын тушаалаар цагдаагийн байгууллагын зохион байгуулалтын бүтцийг шинжилж цагдаагийн ерөнхий газрын даргын 2025 оны 11 сарын 14-ний өдрийн тушаалаар хар тамхитай тэмцэх алба байгуулагдсан. Ингэснээр энэ төрлийн гэмт хэрэгтээ тэмцэх, урьдчилан сэргийлэх, хамтын ажиллагаа, үр дүнтэй шуурга зохион байгуулах нөхцөл боломж бүрдсэн гэж харж байна. За энэ онд мансууруулах юм сэтгс нөлөөт бодисыг хэрэглэж амнасаа алдсан харамсалтай 8 тохиолдол бүртгэгдсэн. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 20%-аар буурсан хэдий ч одоо энэ гэмт хэрэгт ихэвчлэн хүүхэд залуучууд өртөж хохирох тохиолдлууд их байна. Өөрөөр хэлбэл энгийн имийг мансууруулалт зорилгоор уруулан хэрэглэж эд эрхтнээсээ хагацах, цаашлаад амь насаараа хохирох эрсдлүүд бол нэмэгдэж байна. Сүүлийн 9 жилийн хугацаанд энэ төрлийн гэмтэрт хийсэн дүн шинжилгээгээр нийт 91 орчим хувь нь 13-аас 35 орчим насны иргэд холбогдсон байна. Мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг нь дан ганц хүний асуудал биш. Энэ бол үндэсний аюулгүй байдал. Цаашлаад хүн амын удмын сан ирээдүйд учрах нийтийн аюул юм аа. Тэгэхээр энэ төрлийн гэмт хэрэгтээ дан ганц хууль хяналтын байгууллага тэмцэх биш. Төрийн болон төрийн бус олон улсын байгууллагуудын хамтын ажиллагаа, уялдаа холбоо нэн чухал байдаг. Тэгэхээр иргэн бүр энэ төрлийн гэмт хэрэгтээ тэмцэх чиглэлээр мэдээ мэдээлэлтэй байх, хамтдаа сэргийлэх ийм хэрэгцээ шаардлага бол байгаамаа. 2025 онд зөрчлийн тухай хуулийн 5-ын 1-р зүйлийн 3 дахь хэсэгт заасан мансуурах зөрчил үйлдсэн 380 хүнд шийтгэл оногдуулжээ. Хэрэг зөрчилд холбогдогчид ихэвчлэн хууль эрх зүйн мэдлэггүй, ял шийтгэлийн тухай ойлголтгүй, ганцхан удаа хэрэгэлсэн гэдэг тайлбарыг өгдөгч эдгээр нь хуулийн хариуцлага хүлээхгүй байх үндслэл биш юм а.